Энэхүү бичлэгээр манай авиж хуйлаг компаниас наачаар Монголд анхудаага хийгдсэн бүтэн эргэлтийн устай эко ухаалаг ариун цэврийн байгууламжийн төслийн үйл явцын талаар танилцуулах болно. Манай авиж хуйлаг компани байгаль орчны хөрс ус агаарын богцолтын эсрэг технологийн хөгжүүлэлт болон судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани гэж бодож болно. Манай төлөвлөж компани хамгийн сүүлийн шилдэг технологи болох бүтэн эргэлтийн устай ариун цэврийн байгууламж нь тусгай хамгаалалт газар нутгуудын гол ус нууруудын орчинд хамгийн тохиромжтой гэж үздэг юм. Иймд бид Улс аймгийн 100 жилийн ойд зориулан орон нутгийн хишиг тэрүүн зардал хариуцлага компани 100% санхүүжилтээр Монголд анхудаага бүтээн байгуулах ажлын саналыг байгаль орчин уян хяналтын өөрчлөлтийн яамны сайд одондоо тавьсан байдаг юм. Бидний энэхүү бүтээл ажлын саналыг эрхэм сайд хүлээн авч дэмжиж ажилласнаар холбогдох тусгай хамгаалалт газар нутгийн дараалсан баян бат цогт болон түүний мэргэжилтэнгүүдэд тус технологийн ариун цэврийн байгууламжаар танилцуулж ажлаа 25 оны 7-р сард хяргас нуурын дэгд бид эхлүүлсэн байдаг юм аа. Монголын баруун хязгаар Улс аймгийн өргөн удам талд орших гайхамшигт хяргас нуур маань бол байгалийн цогцлборт бүс нутагт хамаардаг. Нуурын урт нь 75 км, өргөн 31 км, дундажгүй нь 50 м-с 80 м-т байдаг. Хяргас нуур нь бол айрган нуураас их авсан муртын голоор тэжээгддэг. Харин гарах урсгалгүй буюу усныхаа зохицуултыг ууршилтаар шийддэг. Өөрөөр хэлбэл эндроик хаалттай буюу тийм хаалттай системд нь усны системд хамаардаг гэж ойлгож болно. Түүний зүүн эрт орших хэцүү хад бол хамгийн аялагч их төвлөрдөг байгалийн аяллаа онцгой бүс нутаг. Орон нутгийн санаачлахаар 2023 онд хэцүү хадан дээр боловсон жорлог байгуулсан байдаг юм. Энэхүү боловсон жорлол нь аялагчдын эд ачааллын үед 2-3 дахин бохир усыг саруулж байгаа нь өөрөө маш хүндрэлтэй бөгөөд саруулсан бохир усаа хогийн зэг дээр эд задгаа асгах нь тусгай хамгаалалт газар нутгийн хувьд бол маш зохимжгүй ийм технологийн шийдэл гэж үзэж байгаа маа. Энэ чирээ эсрэг газар. Тийм учраас ингээд угаазаар л явж орж ирнэ. Араа ингээд эндээс ингэ саруулж. Шүтээ. Хасавшаа. Болохоор хийгээ явахгүй. Тий. Энд ч бохоо явж байгаа юм. Энд хоочны хогийн цэг байдаг юм. Лагаа тэгээ яаж задлах юм? Лаг яаж? Лагын задлах бол одоо юм хэнд лагаас оруулж чадчихлаа. Хайр 5 тооны Тусгай хамгаалалт газар нутгууд дээр ихэнх одоо үйл ажиллагаа явуулж байгаа аж жуулчлалын баазуудын цөөнгүй хэсэг нь одоо мониторинг байдлаар модон жорлонтой мөн эсвэл одоо пласт төрлийн сефти технологийн ариун цэврийн байгууламж мөн Оросын одоо биолоз экологийн одоо саарл усыг хөрсөнд нь нэвтрүүлэх замаар одоо ариун цэврийн асуудал шийдсэн юм ариун цэврийн байгууламжийг одоо хэрэгэлдэг юм байна. Хэдийгээр одоо саарл усыг хөрсөнд нь одоо нэвтрүүлэх замаар ариун цэврийн асуудлыг шийдэж байгаа жилийн гэсэн тусгай хамгаалалт газар нутгийн одоо гол ус нууруудын ойролцоох газар оронд бол энэ маань тийм төдийлөн зөв шийдэл гэж би үзэхгүй байгаа. Хэцүү хадны отголоо зэг дээр баригдсан нийтийн ариун цэврийн байгууламжийн хүчин чадал багтаагаас болдгоо зарим худал туулах чадвар өндөртэй тэрээс л бүхий аялагчт нь нуурын иргэдэд тууж ш буудалсан байдаг. Эдгээр аялагчт нь хад асны төвсөр орж бие засах ба хаягдал ариун цэврийн цаас болон ахуйн бохирдлоо хүрээлэн борчонтой хайж байгаа нь хэцүү хадны байгалийн унган төрхийг алдагдуулж хөрсийг бохирдуулж байгаа нь харамсалтай явдал юм аа. Хяргас нуурын орчмоор нийтдээ 10 орчим аял жуулчлалын баазууд үйл ажиллагаа явуулдагаас тэдгээр ихэнх нь нуурынхаа баруун хойд хэсэгт төвлөрсөн байдаг. Үүний учир шалтгаан нь яг дэргэдүүр нь Улаанбаатар хотоос Улс аймгийн төв болох Улаангом хүртэл тавигдсан А18 улсын инженертэй хар зам дайрагтай холбоотой юм. Зуны эд ачааллын үед тэдгээр баазуудын хүчин чадал үргэлжлүүлж шалтгаалan нуурын ирэг дээр отгосон аялагчдын ариун цэврийн асуудлыг энэхүү зургт харуулсан модон жорлонгуудаар шийдэж байгаа нь маш учир дутагдaltaй байгаамаа. Энэхүү модон жорлон үйлчлүүлэгчдийн тав тухыг хангахгүйгээс гадна халдваргүй жилд ариун цэврийн талаас шаардлага хангахгүй та бүхэн бидлэгийн харж болно. Улс аймгийн захиргаа 100 жилийнхаа он байж зориулсан үйлчлүүлэгчдийнхаа тав тухтай цэвэрхэн байдлыг хангасан орчин үеийн ариун цэврийн байгууламжийг оруулж ирэн Улс аймгийнхаа 100 жилийн он баяр наадмыг маш амжилттай тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Энэхүү ариун цэврийн байгууламжаа энэ жилийн улсын наадмаар анхудаага хяргас нуурын орчим хүнсний хуудад эрхэлж байгаа орон нутгийн иргэдийг гэрээлэн иргэдэд үйлчилсэн нуурын орчмын ариун цэврийн асуудал бас нэг шат агсан гэж би хувьдаа үзэж байгаа. Гэхдээ энэхүү байгууламж нь бохирыг боловсруулахаар хагас байдлаар болов дараа нь зөөл сулдаг ажиллагаатай байгууламж юм аа. Энд манай бүтэн эргэлтийн устай ариун цэврийн байгууламжийг нутгийн хөрөнгө оруулагч маань 100 жилийн он баяраас өмнө ашиглалтанд өгөхөөр
үйлчлүүлэгчийн ая тухтай байдлыг 100% хангасан. Мөн хүрээлэн буй орчиндөө тусалж бохир ус ядруулахгүй байхын зэрэгцээ усыг 95% хэмнэдэг энэхүү байгууламжаа А18 замын дагуу хар тэрмэн сэмийг амралтын газрын дээгэд барихаар ажиллаа 2025 оны 6 дугаар сард эхлүүлсэн билээ. Манай цэвэрлэх байгууламжийн бохир усыг цэвэрлэх гол төхөөрөмжүүд нь барилгын ажлынхаа суурийн хэсэгт буюу газарт 2.5 м-ийн гүнд 5 давжлага бүхий танкуудаас бүрдэх ба хөрсөнд тусалж бохир усыг ялгаруулах 3 үйл барам хэрэглээнийхээ явцад хэрэглээний усыг 95% хүртэлх хэмнэлээр маш өндөр давуу боломжтой технологи гэж үздэг. Энэ суурийн төхөөрөмжүүдээр бэхлэгээний төмрүүдийг гагнаж шал цутгах гэж байгаа байдал энэхүү дүрс бичлэгтээрээс харагдаж байна. Суурийн байгууламжийн 5 танкны эхний хэсэгт анаэробик агааргүй орчинд биологийн бактерийн аргаар бохир усыг задаж дараагийн амбиар технологийн мембран шүүлтүүрээр томилсон танкуудад хүчил төрөгчийг усан дуусгаж баяжуулах замаар биологийн эдэр бактерийн тусламж лаг болон бохир усыг цэвэрлэдэг аэробик систем юм а. Энэхүү бохир усыг цэвэрлэх бүх процесс нь бүрэн автоматжуулагдсан бөгөөд хүний гар ажиллагаа маш багатай байхын сацуу энэхүү хүчирхэг хоёр ноцоос 2 цаг тутамд автоматар ээж дараалан агаарыг цэвэрлэх байгууламж шахаж бохир усыг цэвэрлэдэг байх нэ. Автомат удирдлагын системд бохир ус болон цэвэрлэгдсэн саарл усны төвшинг автоматар мэдээ зохицуулдаг ба энэхүү шилэн буртанд манай цэвэрлэгдсэн саарл ус харагдж байгаа та бүхэн харж байна. Хэрвээ цэвэрлэх байгууламжийн саарл ус буюу цэвэрлэгдсэн ус багассан тохиолдолд автомат удирдлагын тусламжтайгаар бохир усыг автоматар татаж цэвэрлээд ариун цэврийн татвар систем рүү саарл усыг шахдаг процессыг та бүхэн энд харж байна. Манай цэвэрлэх байгууламжийн хоног 6 шм бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай байдаг ба анх зэрэгс нь 8-10 тонн усаараа маш урт удаан хугацаанд ажиллах болцоотой учраас усыг 95% хэмнэдэг гэдэг учир шалтгаан үүнд оршиж байгаамаа. Мөн бүтэн ирэлтийн гормоор ямар ч хаяг тус гаргахгүйгээр үйл барам лагаас ороож тэврэх шаардлагагүй өдөрт 3-5 мянганд нэг зэрэг үйлчлэх хүчин чадалтай ариун цэврийн байгууламж ойлгож болно. Манай ариун цэврийн байгууламжийн суултар болгоны орой дээр мэдрэгч суугдсан байдаг. Энэхүү мэдрэгч нь тухайн суултарыг хүнтэй хөнгүү байгааг дэлгэцэн дээр илэрхийлэх зорилготой хийгдсэн төхөөрөмж байна. Ингээ манай ариун цэврийн байгууламжид нийтдээ 4 эмэгтэй суултар, 3 эрэгтэй суултар, 2 шийдвэрээр томилогдсон ийм ариун цэврийн байгууламж. Ингээ тус ариун цэврийн байгууламжийн эрэгтэй эмэгтэй суултарыг үйлчлүүлэгчийн тоон мэдээлэл дээр тухайн тоног төхөөрөмжийн тоон үзүүлэлт мөн улмаар хүрээлэн буй орчны тоон мэдээллийн хамтаар энэхүү ариун цэврийн байгууламжийн ухаалаг систем боловсруулаад дэлгэцэн дээр өгсөн өгөгдлийг та бүхэн одоо харж байна. Манай төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бодлогын тусалцаа үзүүлсэн байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайд асан хатагтай эс одон туяа мөн яамны тусгай малтай газрын дараа ноён Батцогт мөн яамны орчны бохирдлын бодлогын эрхлэлтийн газрын дараа ноён Инх мөнх консерваци олон улсын байгууллагын захирал Галбадрах Жайка олон улсын байгууллага болон Хаан банкны хамт олон та бүхэндээ чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлье.